Ирхэн гишүүдээ Монгол Улсын их хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5-ын 3-д байгалийн ургамал ойн дагалт нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож ойн сангийн нөөцийг 2 хувиар нэмэгдүүлнэ. 2015 оны 49 дугаар тогтоолоор баталсан төрөөс ойн талаар баримтлах бодлогын 3.1-5-д ойгоос олгох модны хэмжээг үе шаттай бууруулж мод орлого бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үйл төрлийн зорилттой модон материалын хэрэгцээг импортын модоор хангах бодлогыг баримталж, иргэдийн модон бүтээгдэхүүний хэрэгцээг ойн арчилгаа, цэвэрлэгээний болон төвөрлөх, огтлолт зэрэг ойн экосистемд халдгүй аргаар бэлтгэсэн модоор хангах гэж тус заасныг хэрэгжүүлэхэд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа мод орлого бүтээгдэхүүн, модон барилгын хийцийг татвараас чөлөөлөх шаардлага тулгарч байна. 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нэмгэн давхрахтай хавтан, бөөрөнхийн мод, гуайлан, модон төсвөл материал стандартын дагуу хийгдсэн угсархад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Дээрх хуулиудыг хэрэгжүүлэх явцад модон материалын импортын хэмжээ жил дараалан өсөж ирсэн бөгөөд энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх зэрэг ажлын цар хүрээ нэмэгдсэн билээ. Эдийн засаг, нийгэм, экологийн ач холбогдлохын дээрх хуулийн үйлчлэх хугацаа дуусгар болсон тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хууль заасан шаардлагыг ханган боловсруулж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нэмгэн давхрахтай хавтан, стандартын дагуу хийгдсэн угсархад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр тусгасан болно. Улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хилцэн шийдвэрлэжихийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За, Цэрэнбат сайдтай баярлалаа.